Нуулгүй хэлэхэд надад бараг 100 гаруй зогсоол байна. 10-аад жил болж байна. Зарч чадаагүй. Хүмүүс зарагддаггүй. Гадаа бол шавдаг. Хүмүүс үнгүй юмн дээр л зогсмоор байгаа байхгүй. Барилгын компани хамгийн том өртөг бол дулаан зогсоол гэдэг байхгүй. Газар шорооны ажил маш үнэтэй. Тэгээд 108, 112 зогсоолыг би 14 онд ярьсан, 15 онд ярьсан. Энэ зогсоолоо зарагдаагүй. Ерөөсөө ингэ зогсоолууд зарагддаггүй байхгүй юу? Тэгээ 6 толтны зогсоолыг бол би мэдгүй байна. Манайх бол хангалттай зогсоолтой. Гэхдээ зогсоолоо бид нэр зарч чаддаггүй. Яагаад вэ гэхээр бага орлоготой иргэд байгаа байхгүй юу? Ерөөсөө амьдарч байгаа метр квадрат нь 20-30 метр квадрат. Хамгийн том нь миний зарж байгаа байр 50 метр квадрат. Энэ 50 метр квадрат хамгийн сүүлд явдаг. Нэг өрөөнүүд хамгийн түрүүнд явдаг, хоёр өрөө дараа нь явдаг. Би 3 өрөөгөө зарч чаддаггүй. Ийм л байгаа. Олон жилийн дараа мөнгөний ханш унаад төлөлт арай боломжийн болоод одоо л нэг зогсоолыг хувь лизингээр 5 жил мэлээр авж байгаа. 20-30 метр квадрат ингэж зарах барилгын компанид өөрт нь ч гэсэн амар их зардалтай. Тэгж байгаа орон 100 метр квадрат зарах юм бол нэг жорлон тавиал 100 метр квадрат. Тэгэхээр 100 метр квадратад 5 айл амьдарч байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг амьдарч байгаа хүний тоо зарж байгаа юу гэдэг ингээд бодохоор хүний тоогоор найлаар нь бодохоор бид нэр илүү их зогсоолтой байх юутай байдаг. Барилгын яг ийм компаниудад уулаасаа зураг мураг батлагдахад тэр стандартаа барихгүй бол бид нэр зургаач батлуулж чаддгүй, барилгаач барьж чаддгүй, улсын комиссд ч орч чаддгүй байхгүй. Тэгэхээр би юу гэж хэлгээд байна гэхээр барилгын компаниуд бол стандартаа барьсан байгаа. Дор хаяж нэг машинтай энэ бас янз бүрийн бодлогоос шалтгаалт юм уу нэг биш хоёр машинтай болчихлоо шүү. Дэлхийн ямар ч улсын нийслэл дандаа л зогсоолын асуудалтай байдаг. Бид нар яг л тэрний нэг байгаа. Гэхдээ яг манай энэ хэсэгт яг ярих юм бол хүмүүсийн худалдаа авах чадвартай шууд холбоотой байна гэдгийг хэлмээр.